Улаанбаатар хотод их тойрон орчмоор АИ-92 бензин борлуулахгүй. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Ice Global мэдээний хөтөлбөрийг эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байна. Улаанбаатар хотод домогт найрамдлын жингийн чиглэл давуу авто аялал эхэллээ. Цөмөөхө Ennio Morricone ба жингийн хот амралтын өдрөөр хаачих вэ? Улсын их хурлын гишүүн Амгаланбаатар үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг саяхан өргөн барьсан. Түүний өргөн барьсан хуулийн төсөлд Монгол наадмын урд өмнө огт байгаагүй олон зүйл заалт орсон бөгөөд тэдгээрийн зарим нь үндэсний их баяр наадмыг оронгоор нь эргүүлэх хуулийн төсөл болсон байна гэж олон хүн шүүмжилж байна. Тэгвэл Ice Global телевиз үг хуулийн төслийн талаар иргэд олон нийтэд болон эрдэмтний судлаачдын ямар байр суурьтай байгаа талаар дараах мэдээг бэлтгэлээ. Улсын их хурлын гишүүн Амгаланбаатарын санаачилсан үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү хуулийн төслийг зарим хүмүүс дутуу дулмиг бүрэнгүүцэд боловсруулаагүй гэж үзэж байна. Тэдний зарим нь уг хуулийн төслийг улс төрийн болон амин хувийн эрх ашигын үүднээс зүтгүүлж байгаа хууль гэж үзэж байгаа бөгөөд мөн энэхүү хуулийн төсөл батлагдвал Монгол үндэстний олон мянган жил уламжлан хөгжүүлж ирсэн үндэсний их баяр наадмын үндэс нь алдагдаж Монгол наадам үндэсний өв соёлын уламжлалт үнд зүйл гэхээсээ илүүтэй ямар нэгэн уралдаан шоу болж хувирах аюултай гэж үзэж байна. Америкийн нэгдсэн улс Солонгос Европын нийт 46 орнтой амьдран суугаа монголчуудын холбоог нэгтсэн хөлийн чандах монголчуудын зөвлөлөөс санаачлан гадаадад байгаа монголчуудын дунд улсын баяр наадмыг зохион байгуулдаг. Уг наадам нь аймагуудын наадамтай дүүцэх хэмжээний баяр наадам болдог тул хөлийн чандах байгаа монголчуудаа өв соёлоо өвлөж сурчлахад дэмжиж 64,128 бүхийн барилдаанд амжилт гаргасан бүхчүүдэд Сум аймгийн цол олгох, цолыг нь тухайн орон суугаа элчин сайд олгож байх саналыг хуулийн төсөлд орууллаа. За тэгэхээр бол энэ яг таны хэлж байгаачлан энэ монголчуудын үндэсний их баяр наадмыг оронгоор нь эргүүлэх ийм хуулийн төсөл явж байгаа юм билий. Оронгоор нь эргүүлнэ гэдэг бол мөн чанарын утга учирыг аш холбогдыг алдуулна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Монгол наадамч яг юу юм бэ гэхээр зүгээр нэг одоо тэмцээн биш. Энэ бол монголчуудын өв соёл, үнэт зүйл. Нөгөө талаараа Монголын төрч ёсны илэрхийлэл байхгүй юу? Тэгэхээр энийг бас бид сайн ойлгох хэрэгтэй. Манай хууль санаачлагчид маань бол энийг сайн ойлгоогүй, мэдээгүй, таниагүй шүү. Юу яаж болдог? Тэгээд тэмцээн юм байна. Тэгэхээр ямар нэгэн нэмэлт хийж болдог гэж ойлгоод байгаа. Үгүй энэ бол монголчуудын хэдэн мянган жилийн турш энэ нутаг дээр одоо бий болгосон соёлын том илэрхийлэл зогсож шүү дээ. Тэгвэл энийг нэг хуулийн зохицуулт бий болгоод өөрчлөлт дураараа ингэж яаж болох нь байхгүй. Мөн энэхүү хуулийн төслийг жирийн иргэдийн зүгээс ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар үндэсний өв соёлоо бүрэн гүйцэд ойлгоогүй хүмүүс мэдэхгүй зүйлээрээ хамаагүй оролдох нь ихээхэн хор уршиг дагуулж болзошгүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ зарим иргэдийн зүгээс уг хуулийн төслийн талаар эсрэг тесрэг байр суурьтай байгаа бөгөөд тухайлбал энэхүү хуулийн төслийн гадаад усал зохиогдсон бүхийн барилдаанд амжилт үзүүлсэн бүхчүүдэд аймаг сумын цол олгох тухай заалтыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Бас болохгүй ч юм байхгүй л байна. Олон улсын чанартай юм чинь бас байр эзэлж байгаа юм чи. Би бол бас зөвшөөрч байна. Бүхий болов тэгээд энэ одоо үндэсний өв соёл гэдэг юм чинь бас Монголдо тэг хэрэгжиж байвал зүгээр л гэж бодож шүү дээ. Олох хэрэгтэй гэж бодож байна. Энд байна уу, гадаад байна уу, бүгдээрээ Монгол хүмүүс шүү дээ. Харин олохдоо аймгийн цол олохгүй, сум цол олохгүй гэдгээ сайхан бодож үзэх хэрэгтэй болов гэж бодож байна. Наадмын бөхчүүд барилдаад допингийн шинжилгээ авчиж дараад нь цолыг олгоно гэж байгаа. Энэ юу гэж бодож байна лаа. Энэ дараа нь ингэж янз бүрийн маргаан болж байгаа тэрний шулууд юм уу. Тэгэхгүй болохоор хөрхий тэгээд хаанаа л хэцүү биш шүү дээ. Цолоо авчдаг дараа нь бөө хил ам болоо байдаг. Түүнчлэн уг төсөлд 3 жил тутам дэлхийн монголчуудын наадам зохион байгуулах хурдан морины унаач хүүхдийн амжилтыг үнэлж цол олгох гэх мэт өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн бөгөөд үүний зэрэгцээ хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдвал манай улс анхудаа тэмээ уйсан улсын алдарт уяачтай болох юм байна. Жанчивдэрж Баттэрж, Евгений Павлов, Ice Global. Ирхэм үзэгчдээ та бүхэн цөөхөр мэдээг хүргье.
Урт хугацааны туршид нууцаар мөрөөдөд тоглож, барилгын салбарт хөрөнгө оруулах замаар олон орлогоо нууж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлжээ. Уг хэрэгт шалгагдж байгаа МНП-нар нь 20 гаруй жилийн туршид хууль бусаар мөрөөдөд тоглоом зохион байгуулж, сүүлийн 5 жилд 400 орчим тэрбум төгрөгийг олж зах зээлд эргэлдүүлж байсан тогтоогдод байна. Увс аймгийн Тэс сумын Ханжит багийн нутаг дэвсгэрт Баавгай суурьшлийн бүс рүү орж иржээ. Мэдээллийн дагуу аймгийн холбогдох албаныхан 20 гаруй хоног ажиллаж, Баавгайг барьж, аюулгүй тээвэрлэн хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлт өгсөн байна. Хамгаалалтын захиргааныхан хүрэн Баавгайг тэжээж өвлжүүлэн хавар байгальтанд тавихаар болжээ. Нийслэлд шүү 1 5 шараас офицерууд ордон, шүү 2 Сүхбаатарын талбайгаас нисэх, шүү 3 Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай гэсэн 3 чиглэлд шөнийн автобус үйлчилж байна. Дээрх чиглэлд нийтдээ 7 автобус өдөр бүрийн 22-оос өглөөний 2 цаг хүртэл зорчно. Тарифын өөрчлөлт байхгүй бөгөөд дамжин суух боломжтой. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 301 вагон шатхуун бэлэн байна. Үүний 229 дизель төлш, 60 АИ92 автобензин байна. Түүнчлэн Толгойд, Оршоонд, Улаанбаатар, Эрдэнэт дархан зэрэг өртөөдөд 1-ээс 52 вагон АИ92 автобензин, 5-аас 89 вагон дизель төлш буух гэж байна. Мөн Сайн шанд, Сүхбаатар өртөөнд 14-өөс 48 вагон дизель төлш бууж байна. 2025 оны мал тэжээвэр амьтдын тооллого энэ сарын 7-оос 17-ны хооронд болно. Тооллогын хугацаанд айл өрх аж ахуйн нэгж байгууллага мал сүргээ ойр бэлчээрлүүлэн идэвхтэй хамрагдахыг үндэсний статистикийн хороо уриаллаа. Өнгөрсөн онд 57.6 сая толгой мал тоологдсон. Архангай аймаг Адуу үхрийн тоогоор, Өмнө Говь аймаг Тэмээ, Үүрхангай аймаг Хонь, Баянгар аймаг Ямааны тоогоор тус тэргүүлж байжээ. Монгол-Оросын бүс нутгийн анх дахь чуулгуулцалт Эрхүү хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулгуулцалтаар нийт 11 салбар чиглэлийн 72 төсөл арга хэмжээг багтаасан Монгол улс Орос улбаны улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-аас 2030 оны дунд хугацааны хөтөлбөрийг баталсан байна. Үүнд хувийн хөвшлийн оролцоог өргөжүүлэх, жижиг дунд болон гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинжилгээр тусгажээ. Улаанбаатар хотод домогт найрамдлагын жингийн чиглэл дагуу автоаялал эхэллээ. Аяллын зорилго аж холбогдлын талаар дараах сурчлагаар хүргэнэ. 12 дугаар сарын 1 жавартай өглөө Улаанбаатар дахь Русский домын дэргэдэх тогрон хөшөөний урд дипломатууд олон нийтийн төлөөлөл Ховд Биск маршрутын зохион байгуулагч оролцогчид цугларлаа. Тэд баруун Монголын нутгаас Алтай зүг 1000 гаруй километр замыг туулж 1942 онд Монголын ард түмэн Улаан армийн дайчдад дулаан хувцас хүнс хүргэж байсан домогт Тэмээн жингийн замыг дахин давтах юм. Анхны түүхэн жингийн цуваа араараасаа шил даран хөдөлж байв. Түүхчдийн мэдээлснээр зөвхөн 1943-аас 44 оны өвлөл гэхэд 18,000 Тэмээн жин зорьсон газраа хүрчээ. Хуурай амах, Нэхий дээл, Эсхий хутал, Малгай, Бээли, Төмөр идэлгээд монголчууд айл хотол улс даяараа цуглуулж ахан дүүс болсон зөвлөлтийн ард түмэнд сайн дураараа өн төлбөргүй хүргэсэн байна. Жингийн аян туйлын хүнд байсан. Хүдчнаар Тэмээн жингийн гол хорогдон хөлдсөн газарт хонож, амтн нь туурайгаа цууртал замд гарч засан дээр улаан мөрөө татуулан явсаар байжээ. Гэвч тэд эцэст нь зорьсон газраа бүгд хүрсэн юм. За бидний энэ явуулж байгаа арга хэмжээ маань 1942 онд дэлхийн 2 дугаар дайны үед Монголын ард түмнээс Оросын Зөвдүүд улсын ард өмнө тусалсан тусламжийн барааг хүргэх 1200 Тэмээн жингийн цуваа Ховд аймгийн Манхан сумаас Горны Алтай, Бийск хот хүртэл одоо 1200 Тэмээн жин 180 хоног үндсэндээ 9 сарын 17-нд гараад 3 сарын дундуур одоо буцаж ирсэн. Одоо энэ түүх замлалыг бид нэр сэргээх зорилгоор ингээд бидний нөхдүүд 2 машин унлагтайгаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ингээ хөдөлгөөн үлдэхэд бэлэн болоод байна.
Экспедицийн гол зорилт нь эх орны дайны жилүүдэд зөвлөлт Монголын найрамдлын үннийг сэргээн сануулж, энэ тухай мэдлийг залуу үед түгээн дэлгэрүүлэх. Автоёлын баг домогт найрамдлын жинтэй холбоотой шин баримтуудыг илрүүлэхээр төлөвлөж байна. Олж мэдснээ тэд зам дагуух нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж хуваалцаж байжээ. Сергей Тучков, Евгений Павлов, Ож Сансар, Пүрвсрүм Марлама. Ice Global. Алтай бүсээс бидэнд түүхийн баатарлаг хуудсууд, ховдоос хөдөлсөн хамгийн том тэмээнжин баримтат киноны бичлэгийг гаргаж өгсөн сэтгүүлч Лиана Шнейдер талархлаа илэрхийлье. Амралтын өдрүүд шинэ оны уур амьсгалаар дөөрөн байх нь. Тодорхойлбол шилхүүнчиг бүжгэн жүжиггүйгээр энэ сайхан баярыг төсөөлөх нь аргагүй. Тэгвэл энэ удаад уг жүжигийн 2 газар 2 өөр тавилтаагаар харьцуулан үзэх боломжтой байна. Улсын дөөр бүжгийн Эрдмийн театр уламжлал ёсоор Чайковскийн цөмөх бүжгэн жүжигийг энэ сарын турш үзэгчдэд төлөвлөх гэж байна. Ингэхдээ гаяа жүжигчид соёлын элч Алтан хуйгийн дэглэлтээр төлөвлөлнө. Энэ удаагийн тоглолт 6-7-ны 17 цагаас болно. Протеатрын уран бүтээлчид Оросын шинжлэх ухаан соёлын төвд 6-7-ны 12 цагаас шилхүүнчиг, цөмөгч цэрэг ба хулганы хаан жүжигийг тоглоно. Тус театрын залуу уран бүтээлчид дэлхийн алдарт зохиолч Эрнст Фёдор Амадей Гофманы цөмөөхөө ба хулганы хаан үлгэрээс болон Чайковскигийн хөгжмөөс сэдэвлэн хүүхэлдэйн болон сүүдрийн мөн драмын гэсэн олон жанраар тус бүжгийн жүжигийг найруулан тавьсан байна. Шинжлэлийн уур амьсгалыг мэдрүүлдэг бас нэгэн тоглолт гарамга хөгжимчдийн тоглолт байдаг. Эх орондоо болон олон улсын тайзнаа амжилт гаргасан шилдэг өсвөрийн залуу үндэснээ болон сонгодог хөгжимчид дэлхийн сонгодог урлагийн орчинд Монголынхоо нэрийг өндөрт өргөж явах гарамга уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулгах 22 дахь удаагийн Virtuosa Gala концерт 2025 тоглолт 6-ны 18 цагт Улсын филармонд болно. Гарамга хөгжимчдийн тоглолтын дараагаар 7-ны 18 цагт соёлын төвөргөнөө Камерын ансамбл BN team-ийн бүтээл болох The World's Best Music тоглолт болох гэж байна. Ennio Morricone, John Williams, Hans Zimmer, Ludovico Einaudi, Joe Hisaishi зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээл энд хичээлнэ. Түүнчлэн киноны хөгжмийн ертөнцөөр аялах боломжийг олгож байна. Шинжлэлийн баярыг хамгийн ихээр хүсэн хүлээдэг хүмүүс бол хүүхдүүд. Хүүхдүүд маань энэ амралтын өдрөөр Эва охин болон түүний найзуудын адал явдал бүхий Mur Kids Entertainment-ийн жигмэн хот хүүхдийн дуулалт бүжгээр аялаарай. Өвлийн өвгөнд хүслээ бичиж хийсэн шидэт лонх алга болсноор эхлэх адал явдалт тус жүжиг Skywing Center-т 6-ны 15 цагаас тоглоно. Цагаан лаваа чуулгын Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт үргэлжилж байна. Тоглолт төмөр замын чуулга Ган зам хоолоос Бямб гариг бүрийн 17 цагаас болж байна. Нас насны үзэгчдэд тохирсон баялаг үзүүртэй амралтын өдрийн урлаг соёлын үйл явдлаас танилцууллаа. Амралтын өдрөө аялахтай сайхан өнгөрүүлээрэй. Эрхэм үзэгчдээ энэхүү хүрээнд Ice Global мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч мөнх баяр байлаа. Нас насны үзэгчид тохирсон баялаг үзүүртэй амралтын өдрүүд урлаг соёлын үйл явдлаас танилцууллаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай.